энэ нийгмийн даатгалын шимтгэл чинь сүүлийн одоо 3 жил дараалан одоо яг нэмэгдэх хичээлээ шүү дээ. 18 онд нэмэгдсэн, 19 онд нэмэгдсэн тий. Одоо 20 онд бас 2% нэмэгдэх байсан. Энэ 20%-ийн нэмэгдлийг л эсэргүүцсэн. Хэрвээ одоо нэмэгдсэн бол 174 тэрбум төгрөг ажил олгогч болон ажилтны нуруунд дээр орж ирэх байлаа. Ерөнхийдч маань бас хориг тавиад, хоригийг одоо улсын их хурл хүлээж аваад тэгээд манай баялаг бүтээгчдийн дэмжих холбоогоос энэ дэр нэлээд олон төрлийн акцууд явуулаад ингээд нэлээд болж энийг зогсоолоо. Гэвч энэ бол бүр ахгүй гэсэн юм биш. Ер нь бол одоо сангийн сайдын ярьж байгаагаар бол хугацааг нь тэр хойшлуулж байгаа юм билээ. Тэгэхээр 2021 оноос хэрэгжинэ л гэсэн үг байхгүй юу. Гэхдээ энэ 20 ондоо бол бусад зардал, бусад одоо орлого олох их үүсвэрийг нэмэгдүүлээд энэ одоо төсөв бүрдүүлээ орлогоо олол гэсэн юм байлээ тийм. Ягаад гэвэл энийг одоо олон улсын валютын сан ширхгэл байгаа юм шиг байгаа юм л та. Тэгэхээр бид нар баялаг бүтээгч бид нар Монголын ард түмэн бид нар бол тийм 174 төгрөгийг бусад гэдэг зардал руу одоо ямар юм гаргаж ирж бидрээс авахыг бид одоо хэлж мэдэхгүй байна л та. Тийгээр энэ 2% авсан ч гэсэн 2% бол 2021 оноос авч эхлэх юм байна. Эсвэл одоо сонгуулийн дараанаас авч эхлэх юм байна гэдэг чинь бол тов тодорхой байгаад байгаа. Ер нь хойсон л гэсэн үг байхгүй. Тэгээс бүр болоог байхгүй. Тэгэхээр одоо орлогоо бүрдүүлэхэд бол бусад гэдгээр чинь бид нар ямар татвар шимтгэлээр одоо биднээс авч тэр 170 тэрбумыг бүрдүүлэх юм тэр бол бүрхэг байгаа даа. Нөгөө талд бидний эсэргүүцээд байгаа юм бол тэр капитал банкны ундрмаагаасаа тэр алдсан мөнгө олж аваа. Тэр банкнд хадлуулж агаад алдсан юм билээ тий. Хууль дүрм гэж байдаг бол тэр алдсан газраас мөнгө төр олж авах хэрэгтэй байхгүй юу? Угаасаа л ард түмний амьдрал хэцүү байна. Маш хэцүү байна тий.